8 дугаар бүлэг. Гимсэн хүү артнаас үнэтэй. Ян Чэний хийсэн үг танхимд цугдарсан олсны инээдийг барж хүн бүр түүнийг олсны анхаар татах гэсэн артиагүй ордлого хэмээн шивнэтгэж. Өмнө нь ч тэр иймэрхүү авир гаргаж байсан ч эцсийн дүндээ өөрөө л ажиадагч болоод хоцордог байв. Янкийн суудлаас хамар дороо тавлан инээснээ өнгө засаж. Ян Чин, 2 дугаар эзэнтний хичээд бол чиний дэмирэх газар биш. Бидний төдийгүй эрхэм багшийн цагийг бүү гарзад гэв. Ян Чин харин үл тоосон байдалтай. Сая та нар өөрсдөө багшийн цагийг үрж байгаагүй гэж юу? Хэмээн удаанаар хариулв. Янкийн үүнийг сонсоод ууран дүрсгийж биднийг өөртөөгөө зүйрлэх хэрэггүй. Вангийн гэр бүлд 300 сүнсэн чулуу алдаж гэр бүлийнхээ нүрийг улалцуулсан чинь багтаагүй юу гэж зандарлаа. Ян Чин хөмсгөө үл ялэг үргэн "Өө, тийм үү. Тэгвэл чийч бас хүнд сүнсэн чулуугаа ардсанаа дуулмаар байгаа юм байна. Тийм үү?" Үүнийг сонсоод Янкины царай ховсхийн. Ян Чин, битгий доромжлоод байгаарай. Би яаж ардсныг чинь хэлж чамжаагүй байхад чи юунд ингэтлээ сандарна вэ гэж Ян Чин ёчтой инэв. Янкин нүдээ эргэлдүүлэн Ян Чин, за яах вэ? Чи их зүрхтэй боржээ. Ян Чин хүзүүгээ нэг хүших бөгөөд түүний занал хийлсээс өчүүхэнч имээсэнгүй. Хэрв Янкин гай болохыг хүсвэл түүний 300 сүнсэн чулуу ардсан түүхийг дэлгэхэд бэлэн байлаа. Өөрт нь ядагдчихад ийм цаваа явааг нь тэр гайхаж байв. Энэ үед 2 дугаар эзэн Ян дуугаран ховирлгүй царайгаар Ян Чин, Янкины үг хадуу сонсогдож болохч хэрв чи зүгээр л аз турших гэж байгаа бол дими бидтэй гэв. Ян Чины нэр хүнд тус гэр бүлд хичнээн доогуур байгааг бодоход багш ингэж хандах нь аргагүй юм. Ян Чин хүндэтгэлтэйгээр бүхийж 2 дугаар эзэнтэн минь, таныг им найруулахыг харахад та эхлээд түүхийн идэ хийгээд газ асаахаас өмнө 1 минут хэртээ хүлээж байсан. Энэ зураа та тогоон дотох зүйлсийг тодорхой байрлалд үрж байх шиг санагдсан. Ян Чин, юун дими юм яриад байна вэ? Байрлалд үрэх им найруулах хоёр ямар хамаа дуугүй бай гэж 2 дугаар эзэн Ян гинт уурсан хашрав. Тэрээр Ян Чин рүү гайхан харж сахсан үл ялэг чичирхэж. Ян Чин, цааш нэр, бусд нь чимээгүй бай. Гинтийн эргэрт бүгдийг байхшруулв. Багш ингэж сэтгэл хөдлөхөнч аргагүй байлаа. Ян Чины үг түүний удаан хугацаанд хайж байсан хариултыг нь өгөх шиг болжээ. Тэрээр доор сууж буй шав нартаа им найруулах аргаа ойлгуулахын тулд зориуд үйлдэлээ удаашруулсан биш билүү? Ян Чин даруухнаар үргэлжлүүлэн "Миний им найруулах эрдэм өчүүхэнч гэлээ. Таны аргын гүн утгыг ойлгохыг хичээлээ. Та галаа удирдахдаа зориуд гол хэсэгт төвдрөөж байсан. Эндээс үзвэл тогооны төвд байгаа түүхийн эдийг өндөр хэмээр харин захынхыг нь зөөлөн галаар боловсруулах ёстой аж. Галыг тохируулах болон удирдах нь хоёр тусдаа алхам мэт боловч үнэндээ удирдах явц нь өөрөө толгоргооны нэг хэсэг юм байна гэж ойлголоо гэв. Сайхан хэллээ. 2 дугаар эзэн Ян магнаага тэнийтэл баярлаж чангаар инээснэ. Ян Чин, чиний үг сэтгэлийг минь үнэхээр баясгалаа. Тийм ээ. Газ тохируулах, удирдах нь тусдаа үйлдэлүүд мөн боловч тэдгээрийн нэгдмэл мөн чанарыг хэн ойлгож чадах вүлээ? Миний аргаас чи хэр ихийг нь сурж авч чадав да? Ирэх зүүж үзвэл 50% ойлгосон болов уу гэж Ян Чин толгоогоо маажин. Хэрэг та дахиад ганц удаа үзүүлбэл бүрэн ойлгох байхаа гэв. Мэдээж тэр үннээ хэлсэнгүй. Энэхүү өнгөцгөн аргыг тэр ганц хараад л бүрэн мэдэрсэн юм. Түүний мэдлийн түвшин хэтэрхий өндөр. Нэгэнтээ эм найруулах хурлагийн гоц авьяастан гэгдэж байсан хүн шүү дээ. Хэрэг тэр энэ хөдөөний арга барилыг сурч чадахгүй бол өмнөх нэр төрөө дурсаад л яах вүлээ. Гэвч хэтэрхий их цочрол өгөхөөс сэргийрж 50% хэмээн даруухан үгүйсэн тэр. Гэсэн ч их цүлийн 100 омгийнхний мэдлэг хичнээн нэмгэн болохыг тэр дутуу үнэлжээ. 50% гэдэг үг. 2 дугаар эзэнтэнд амьд сүнс харсан мэт сэтгэл төрүүлв. Энэ үнэн гэж үү? Хэмээн багш дуу артлаа. Багшаа, түүний үгэнд бүү итэг. Зүгээр л олсны анхаарал татах гэж байгаа юм гэж Янхын хорсон өгүүлв. Ян Чин багшийн таарлыг хүртэхийг тэр төвчж чадсангүй. Ян Чин ховирлохгүйгээр "Хэрв намайг хот хэлж байна гэж бодож байвал чи өөрөө тушаад үзэхгүй юу?" гэв. Шавар бурхан ч ууртай гихчээр Ян Хэний хитэрсэн авир түүний дургүйг хүргэж байлаа. Ян Хэн хэлэх үггүй босон ч бууж өгөхийг хүссэнгүй. Шүдээ 100. 2 дугаар эзэнтэн минь, Ян Чин саяхан Вангийн гэр бүлд нүрээ ширүүдэхдээ манай гэр бүлийн нийл тогоог алдаж бүр өөрийгөө боомлохыг завдсан хүн шүү дээ. Ийм арчаагүй амьтны үгэнд яаж итгэх юм бэ? Хүний нүүр рүү цохиж өө сэвийг нь ухах шиг муухай зүйл үгүй. Ян Хэн түүний хамаг мууг нь ухаж байгаа нь Ян Чинийг бүрэмсэн нухчин дарах хүсэлтэйг нь илтгэн.
Багшийн царай бариаж Ян Хэнний ягцуу занд дургуутсан нь илт болов. Ян Чин харин тайван байж. Хоёрдугаар эзэнтэн минь, Ян Хэнний хийсэн бүхэн үнэн. Би Вангийн гэр бүлд доромжлогдож үхэхийг хүсэж байсан ч үнэн. Гэвч хорвоо дээр хүн өөрийн ардааг авахаарч гимшиж засахад хизээж оройтдоггүй гэж би итгэдэг. Түр зуурын амжилт бүтлгүүтлэр хүнийг хэрхэн дүгнэж болох вүлээ? Тэрээр үргэлжлүүлэн. Үхэл амьдралын ирмэгдээр байхдаа би ардааг авахаарч өмнө нь ойлгодоггүй байсан олон зүйлийг таньсан. Тиймээс өмнөгшгөө замраагүй амьдрахгүй гэж өөртөө андраасан. Гэтэл Ян Хэн намайг байнга шахаж хүнд байдалд оруулж байна. Хэрв бид хүн бүрийг нэг удаагийн алдаагаар нь дүгнвэл ардаа гараагүй хүн энэ донд бий гэж үү? Ян Чин түүний 300 сүнсэн чулуу алдсан хэргийг дурдсангүй. Ян Хэнтэй барьцахыг хүссэнгүй, бас өөрөөрөө хэрвч нэгэн мэт харагдрыг ч бодсонгүй. Түүний энэ үг хоёрдугаар эзэнтний сэтгэлд яг л онож тусжээ. Багш ширээгээ тас хийдэлцэхэн. Ян Чин, чиний зөв. Түр зуурын алдаагаар баатар хүнийг дүгнэж болохгүй. Би чиний өмнөх явдлуудыг мэднэ. Гэхдээ өнөөдөр чи үнэхээр өөрчлөгдсөнийг чинь харлаа. Гимшсэн хүү эргэж ирэхэд түүнд гэрэлт, ирээдүй нээлттэй байх ёстой. Харин Ян Хэн, чи Ян авахтны нэг атлаа бусдыг ингэж доромжлох чинь ямар харагдаж байна? Тэрээр Ян Хэн рүү хатуу харан. Засуу байхад би ч бас Ян авахтны хамгийн шилдэг нь байгаагүй. Надлаас илүү хүмүүс олон байсан. Гэтэл одоо би Ян авахтны эм найруулах эрдмийн туган болж байна. Ян Хэн, чи авьяаслаг байж болохч ийм ягцуу сэтгэлгээтэй бол яаж агуу үст хүрэх вүлээ? Ян Чэнээс суралц. Энэ үг Ян Хэнийг тэнгэрээс там руу унгаж орхилоо. Тэрээр Ян Чэнийг хорсолтой нүдээр ширтэгч Ян Чин үнийг нь өчүүхэнч тоосонгүй. Хоёрдугаар эзэнтэн та намайг ойлгосонд талархаж байна. Ян Чин, чи хитрхи хичээнгүй байна. Сая би чамд дургуутсаж, босоогоор хичээ сонсож байхад чинь үл тоосондөө ичиж байна. Чи суудалд сууж хичээдээ сонс. Би зөвхөн чамд зориулж хор тайлах юм дахиад нэгийг найруулж үзүүлье. Хэрв чи бүгдийг нь ойлгож чадвал юу хүснэг чинь биелүүлье гэж хоёрдугаар эзэн Ян амлав. Ян Чин үүнд туйлаас баярлав. Ян авахтны залуус бүгд багшийн тааллыг хүртхийг мөрөөддөг бөгөөд түүний өнөөдөр энд ивсэн зорилгоч энэ байлаа. Ойр орчмын залуус Ян Чинд атаархаж зарим нь бүр хорсож байв. Вангийн гэр бүлд доромжлогдоод ухаан нь орчихсон юм болов уу гэж гайхах нэгэн ч байлаа. Хамгийн гол нь багш зөвхөн чамд зориуж гэж хэлсэн нь бусдын дургүйг бүр ч их хүргэв. Ян Чин өөрийгөө бай болохыг дадарлаж байсан ч үл тоомсорлон багшийн үйлдэл бүрийг анхааралтай ажиглав. Энэ удаа хоёрдугаар эзэнтэн Ян Чинд сурах боломж олгохын тулд үйлдэлээ бүрч удаашрууллаа. Хагас цаг орчмын дараа эм бэлэн болж багш сэтгэл өөдрөг байсан тул бүр 3 ширхэг эм гаргаж авчээ. Эм найруулах амжилт нь тухайн хүний сэтгэл санааны байдлаас ихээхэн хамаардаг аж. Хоёрдугаар эзэн Ян баярлсан. За Ян Чин, хэр ихийг нь сурж ав гэж асуулаа. Ян Чин шууд босож, азар би таны эм найруулах арга барил нарийн ширийн бүхнийг бүрэн эзэмссэн гэж бодож байна. Өө, за тэгвэл надад хэлээд өгөөч. Ян Чин багшийн ахын бүрийг нэг бүрчлэн өөрийн ойлголттой сүлэн ярьж өгөв. Тэрээр хэд гоц харагдахгүй хичээх боловч багшийн сэтгэлд нийцгээр тайлбарлаж чаджээ. Түүний үгийг сонсох тусам хоёрдугаар эзэнтний баяр хөөр нэмэгдэж саххан хүртэл дэрүүлзэж байлаа. Тэрээр гараа зангидан сайн байна, маш сайн байна. Ян Чин, үүнээс хойш миний забартоор чиний гэр шиг л байх болно. Бусдын зөвхөн хичээлийн цагаар ирнэ. Харин чи хизээж ирж болно. Би чамд ганцаарчсан заах болно. Багш өөрийн ирэхгүй багтаж байв. Их цүл бол аслагдсан газар. Эндхийн гоц авьяаснууд гадаад ертөнцийн сууднуудтай харьцуулахад юу ч биш гэдгийг тэр мэднэ. Гэтэл Ян Чин ердөө 2 удаа хараад л бүхнийг ойлгож бүр цаад мөн чанарыг нь тайлбарлаж байна шүү дээ. Ийм нэгэн авьяастан Ян авахт төрөөд байхад нь замбраагүй амьдрал нь түүнийг нууж байсан байх нь. Хэрв Ян Чин эртхэн ухаарсан бол Ян Хэнээс хав илүү байх байсан нь дамжиггүй. Тийм ээ, гимшээд эргэж ирсэн хүү артнаас ч үнэтэй, одоо ч оройтойгүй байна. Эсэр бүлэг. Дахин нэг удаагийн уралт. Ян ахлагчийн эм найрууд хөрөөнд чөлөөтэй нэгтэрч түүнээс заавар зөвлөгөө авна гэдэг ердийн нэг давуу тал биш. Харин түүний зөвшөөрөл итгэлийг олж агсан асар их нэр хүнд байлаа. Хэрв Ян Чин ердөө 3 сарын дараа болох насанд хүрэхсдийн явслаас өмнө Ян ахлагчийн итгэлийг хүлээж чадвал би бэлтэржүүлэх махан биеийн зэргийн 1-р түвшинд хүрээгүй байсан ч түүнийг ургийн бичээс хасах аргагүй болно.
Ян ахлагчийн үндсэн хүн бол эм найруулах ухааны гоц авьяастан гэсэн үг. Ийм суудныг ян авахтны ургийн бичгээс хөөж зүрхлэх хүн олдох уу? Цөмөөрөөл ян чинийг Тэнгэрийн азтайд тооцож байв. Гэвч энэ бүхэнд хамгийн их цохолтон атаархаж байсан хүн бол ян хэн байлаа. Ян хэн тулааны урлаг төдийгүй эм найруулах эрдмээрээ ян чиний дээр байж өөрийгөө үргэлж илүүд үздэг байр. Гүү минивэ түүнд бууж өгөхгүй байсан нь сэтгэлийг нь бар зэрэг гонсойлгодог байсан ч ян чиний дээр гიშгэж байх нь түүнд хангалттай таашаал өгдөг байсан хэрэг. Гэтэл одоо тэрхүү дээрэнгүү давуу байдал нь үгүй болов. Ян ахлагчийн хайр ивэлийг хүртэх хамгийн зохистой хүн нь өөрийгөө гэж бодож явтал тэрхүү боломжийг нь өнөөдөр ян чин шүүрээд явчихан тэр. Эм найруулна гэдэг зүгээр л нэг ажил. Ян ахлагч ян авгтны дунд байлаач байхгүй байсан ч ялгаагүй. Тэр эм найруулахдаа сайн байж болох юм. Ян чинч түүний залуу насыг санагдуулсан болохоор ивэлдэ авсан биз? Гэвч тулааны замд хүл тавьж чадахгүй бол тэр хിവэрэл хог шаар. Ян чин бол хэрэгцээгүй амтэн. Химэн янкин дотроо өөрийгөө тайтгаруулж арайхийн сэтгэлээ амглав. Ян чин түүний юу бодож байгааг мэдсэнгүй, тэгэгч зав байсангүй. Ян ахлагчийн үгийг сонсоод тэрээр яран "Баярлалаа, хоёр тоор өвөө минь" гэж хэллээ. Талархах хэрэггүй. Чи миний арга барил, нарийн шидийг ойлгосон боловч тунгалаг дүүдний үрлийг найруулахад туршлага дутаж байна. Цаашид хоёр тоор өвөө дээрээ ойр ойрхон ирж бай. Миний заавар дор чиний авьяас чадвар удахгүй чамайг өөрөө үрэл найруулж чаддаг болгоно. Тэр цагт чи нэгдүгээр зэрэглэлийн дээд түвшний эмч болно шүү дээ гэж ян ахлагч сэтгэл хангалуун өгүүлв. Тусаж дэмжсэнд баярлалаа ян ахлагчаа. Химэн ян чинч баярлан хэллээ. Ян ахлагч гараад аллаад. За, өнөөдрийн хичээл ингээд дууслаа. Та нар харьцгаа. Ян чин чи үлдгэв. Үүнийг харсан ян хэн болон бусад залуус атаархалтай шүдэ хавирн шатаж байсан ч ян ахлагчийн үгийг зөрчиж зүрхлэлгүй дарч одлоо. Нүд ирмхийн зуур эм найруулах өрөөнд ян чин ян ахлагч хоёр л үлдэв. Ян ахлагч ян чинийг харах тусам сэтгэл нь баясна. Ялангуяа Баатрийг төр зуурын амжилт бүтлгүүтлэр бүүд өгнө гэсэн түүний үг сэтгэлийг нь ихэд хөдлөгжээ. Тэрээр гараа ардаа барин. Сая би чамайг миний арга барилыг ойлгож чадвал шагнал өгч нэг хүслийг чинь биелүүлнэ гэж амласан. Ян чин чи юу хүсэж байна вэ? Хилээд үз гэв. Ян чин яг л энэ үгийг хүлээж байсан тул хүндэтгэлтэйгээр. Хоёр дахь өвөө. Би гэртээ дадлаг хийх зарим материал хүсэж байна. Зарим нэг үрлийг найруулахад надад туршлага дутаад байгаа юм гэлээ. Чиний энэ хижээнгүй зан үнэхээр багталтай байна гэж ян ахлагч хэлээд огтхонч гар татсангүй. Тэрээр ян чиний ийм зүйлд хүснэ гэдгийг гадартаж байсан биз? Эм найруулагч хүнд амжилтанд хүрэхийн тулд асар их түүхийд материал хэрэгтэй байдаг. Материалгүйгээр эм найруулахын их мастер болно гэдэг бүтшгүй зүйл. Ян чиний энэ юр бусын авьяасыг харсан ян ахлагч харамлах юу байх вүлээ? Тэрээр ээлдгэр ян чин намайг дагаад яв гэв. За ахлагчаа. Ян авгтны тэргүүн эм найруулагчийн хувьд түүнд овгийнхноос олгосон ховор нандин эмийн ургамал тэнгэр газрын эрдэн сариун байлаа. Ян ахлагч шиг агуу эм найруулагч бол овгийн хувьд үнэж баршгүй эрдэн юм. Тиймээс ян авгт ян ахлагчийн хэмжээний хөрөнгө чинээтэй хүн тун цөөн байв. Ян ахлагчийн зөвшөөрлөөр ян чин хид хідэн овдост ургамлыг яаран сонгож сонгогчдоо тун сэтгэл хангалуун байлаа. Тэрээр эдгээр ургамлыг эм найруулах гэж биш харин өөр зорилгоор сонгосон юм. Хашаандаа буцаж ирэхдээ ян чин бүх зүйлд бэлэн болсон байв. Түүний хийх гэж буй зүйл бол гадаад ертөнцийн хүчлэг бүлгүүдийн л мэддэг тасгажуулалтын арга болох эмийн халуун усны засал байлаа. Бие бэлтэржүүлэх төвшөнд хүрэхээс өмнө эмийн усанд орж биеэ тордно гэдэг том урсгал бүлгүүдийн зайлшгүй хийдэг арга. Энэ аслагдсан хязгаар нутагт ийм зүйл байна гэж санаанд ч багтамгүй. Гэхдээ миний судалсан энэ арга тэдгээр том бүлгүүдийнхээс ч хавьгүй илүү. Харамсалтай нь ян ахлагч хэдий их хөрөнгөтэйч надад хэрэгтэй тэрхүү төгс заслыг хийхэд ургамш нь арай л дутаад байна гэж ян чин дотроо санаа ардав. Түүнд хэрэгтэй эмийн засалд тийм ч өндөр зэрэглэлийн материал шаардагдахгүй боловч энэ зилүүд нутагт ховор урмал олдно гэдэг үнэхээр хэцүү байлаа. Ямар ч тач эдгээр ургамсаар биеэ угааж илаашуулахад хангалттай. Дараагийн заслыг дараа л бодъё гэж тэрээр шивнэлээ. Махан биеийн зэрэг гэдлэн нэрнээсээр тодорхой. Бие махбодыг хатуужуулах үе юм. Энэ бол тулаанч хүний үндэс суурь бөгөөд 9 шатлалтай. Яс болон биеийн бүхий л хэсгийг боловсруулдаг энэ шатанд эмийн заслын давуу тал нь хүний яс, биеийн бүтцийг үндсээр нь өөрчилж чаддагт оршино. Ийм өөрчлөлтийг зөвхөн дасал сургуультаар хизээж олж авч чадахгүй. Эмийн засал амжилттай болвол ян чин ган шиг бат бөх суурьтай болно.
Ингэснээр дараагийн ахиц дэвшилд бусдаас хавьгүй хурдан хүрч илүү хүчирхэгжих юм. Энэ л хамгийн чухал байлаа. Би гарааны шугамн дээр бусдаас хоцрох учиргүй гэж бодсоор Ян Чин эмийн заслаа бэлтгэв. Тэрээр Ян ахлагчаас авсан бүх ургамлаа халуун усанд хийж хувцастайгаа шууд л дотор нь үсэрмөрлөө. Усанд ормогц Ян Чиний биеэр эмийн хүчтэй урсгал нэвчин орж хамаг биеийг нь эзэндэв. Ёр бусын тэрхүү хүч сүв бүрээр нь нэвчиж түүнд нэгэн зэрэг баяр баясгалан аимшигт өвдөлтийг мэдрүүж эхлэв. Энэ бол түүний хүлээж байсан мэдрэмж байлаа. Эмийн хүч түүний биеийг дахин шинээр бүтээж буй хэрэг. Ян Чин хүүхэд байхасаар бие султай, өвчин ороомтгой байсан тул эмийн заслын нөлөө түүнд маш хүчтэй тусаж байв. Өвдөлт нь биеийг нь тас татах мэт байсан ч Ян Чиний ийр зэрэг тийм амар бууж өгсөнгүй. Тэрээр шүд 100 тисэж гарлаа. Аажмаар өвдөд намдаж сэрүүн таатай мэдрэмж хамаг биеэр нь таран тэрээр гүнзгий амьсгаа ав. Үүнээс гадна түүний бие яг л усандаа орсон загас мэт болж эмийн заслын ачаар асар их хүч хоримтлагдахыг мэдэрлээ. Ийм хүчийг Ян Чин өмнөх амьдралдаач энэ насандаач хизээч мэдэрч байсангүй. Махан биеийн зэргийн 1-р төвшин хэмээн Ян Чин инээмсэглэн хэллээ. Тийм ээ, энэ бол үнэхээр 1-р төвшин байв. Үнэхээр гайхалтай. Ян Чин хизээ нэгэн цагт тулааны урлагт хүл тавина гэж зүүдэлж байсангүй. 1-р төвшөнд хүрэх нь бусдын хувьд тийм ч хэцүү биш байж бодогч өмнөх амьдралын Ян Чиний хувьд энэ нь бүтэж даваа байсан юм. Тэрээр тулааны урлагийн авьяасгүй төрж энэ замд хүл тавих ховгүй нэгэн байлаа. Тэр хичнээн хичээж арга зам хайсан ч эцэст нь ялагддаг байсан. Тэрхүү гашуун зовлонг хэн ойлгох вүлээ? Харин одоо тэр эцэст нь энэ босхийг давлаа. Хэдийгээр энэ нь зөвхөн анхаа шатны төвшин боловч түүнд хангалттай байв. Наад зах нь тэрээр тулааны ертөнцид хүл тавьснаа батллаа. Цаашид тэрээр тулааны урдлаар дамжин даавд хурж Тэнгэрийн оргилд зогсож чадна. Сэргээд л ирлээ шүү. Эмийн заслын үйлчилгээ аажмаар дуусч Ян Чин биедээ гарсан эрс өөрчлөлтийг мэдэрлээ. Тэрээр босож шинэ хувцас сольж өмсөөд дараагийн ахмаа төлөвлөхөөр гарлаа. Одоогийн байдлаар зөвхөн 1-р төвшөнд хүрсэн нь түүний сэтгэлийг хангаж чадахгүй байв. Ян ахлагчаас авсан материалаар хийсэн засал хэтэрхий сул байсан тул бие тэтгэхэд илүү их нөөц хэрэгтэй байлаа. Махан биеийн зэрэг бол суур үе учраас энэ шатанд төгс суурийг тавих нь нэн чухал. Үгүй бол гарааны шугам дээр үргэлж бусдын ард хоцрох болно. Түүнийг хувцлаж дуусаад хаалгаа нээтэл гадаа гинт шуугаан дэгтэх нь сонсогдов. Юу болоод байна вэ? Хэмээн Ян Чин гайхаж хаалгаа нээж харлаа. Гүү Минюгийн царай уурсандаа улаачсан. Жоо Хуай, чи залуу эзнээсээ урууж зүрхлүү. Залуу эзэн, та хизээ гараад ирэв гэж ууртаа хэлхийг тэр сонсов. Ян Чин инээмсэглэн. Гадаа ийм их чимээ гарч байхад би өрөөндөө яаж зүгээр суух вэ те? Гэв. Гүү Минюэ уруулаа хадслан Жоо Хуай руу ширтэж. Залуу эзэн, энэ Жоо Хуай чинь хэмээн шивнэлээ. Ян Чин ураг шартал Ян Хэн хизээний түүний хашаанд орж ирчихсэн. Харин Жоо Хуай түүний дэргэд бярдуучсан зогсож байх нь тэр. Тэр хизээдээ Ян Хэний талд орчихсон юм бол доо. Энэ үед Гүү Минюгийн ууртаа үгийг сонссон Жоо Хуай югөөдөн. Гүү Минюэ, хүн бүрийг өөртөөгөө адилхан зөрүүд гэж бодоо юу? Залуу эзэн Ян Хэн бол манай Ян авгийн суутан. Би Ян авгтны зарц болохоос биш, зөвхөн Ян Чиний зарц биш. Залуу эзэн Ян Хэний дагах нь гэрэлт ирээдүйд хүрэх зам. Би ай хэдийн харанхуйг орхиж гэрэл рүү тэмүүлсэн хүн гэлээ. Залуу эзэн, тэр. Гүү Минюэ уурсандаа шүд зуусан ч яаж няцаахаа мэдэхгүй байв. Манай залуу эзэн чиний хийсэн шиг хүн биш. Ян Хэн багттайгаар инээж. Гүү Минюэ, ийм зөрүүд байгаад яах юм бэ? Ян Чин бол пулааны урлагт суралцаж чадахгүй хогшаар гэдг нь хүнд ч тодорхой үнэн. Би түүнийг хогшаар гэж дуудлаа гэд буруутах юм уу? Гэв. Им найруулах тал дээр удаа дараа ядагдсан Ян Хэн одоо тулааны урлагаар дамжуулан Ян Чиний дээр хахаар улайч байл. Харин Ян Чин гараа ардаа бариад Жоо Хуай, Ян Хэн хоёрыг ихэд санагсан байртай харж зогсов. Тэр уурфахын оронд бүр баяртай инээж байлаа. Тэр Жоо Хуайгийн уруугч санааг эртнээс гадардаж байсан юм. Хамгийн гол нь түүний амиа хорлох гэсэн оролдлогын тухай Ян Хэн яаж тийм хурдан мэдсэн. Энэ мэдээ хэрхэн Ян авг даяар тийм хурдан тарсан нь одоо л тодорхой босов. Энэ бүхэн анхнаасаа л с сэжигтэй байсан. Одоо бодоход Жоо Хуай аль эрт Ян Хэнтэй холбоотой байж, тийм учраас л Ян Хэн түүнийг амиа хорлсон гэж дуулаад нохой мэд соргог зангаар хүүрийг нь хайж ирсэн хэрэг. Жоо Хуайгийн уруурт огтхонч гайхах зүйл биш байлаа. Ян Чин энэ явдалд туйлын тайван байв.
Үнэн дээр түүний хамгийн үзэн яддаг зүйл бол уралт. Гэвч Жоо Хуай бол ердөөл нэг зарц шүү дээ. Түүний уралт уу? Нэгээд нэмэгдлээ гэд яв, дутлаа гэд яв. Харин ч эрт орой хизээ нэгэн цагт түүнээс урах нь хэр их мунхаг хэрэг болохыг Жоо Хуай өөрөө яс цуснда тултал ойлгох болно.